Өглөөний мэнд Улаанбаатар дэлхийн монголчуудын MJL радио 88.3-ыг сонгон сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн даваас баасан гарагт 7 цаг 10 минутанд танд хүрдэг дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийг радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Аргун болон Цэцэг нар хамтран хүргэж байна. Найруулагч Чимбат ажиллаж байна. Өнөөдрийн манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэгтээ Wellness-ийг Well Bishop-ос өрөөтэй Well Bishop цэгийн мэн хамтран ажиллаж байгаа бол бизнесээ хамтдаа асаа өрөөтэй Ленди мэн хамтран ажиллаж байна. Өглөөний мэнд цэцэг сайхан амарсан уу? Өглөөний мэнд Аргунаа, өглөөний мэнд сонсогчдоо. Сайхан амарсан уу? Сайхан амарсан. За Улаанбаатар 7 цаг 13 минут болсон байна. Өнөөдөр 2025 оны 5 сарын 30-ны өдөр тохиож байна. За өнөөдөр бол он гараад 150 дахь өдөр. За он дуусахад 215 хоног үлдсэн байна. За өргөжлүүлээ цаг агаарын мэдээлэлтэй танилцдаг. 7 цагийн байдлаар гэсэн чинь сайт маань шинжлэгдээг байна. За тэгэхээр өнөөдөр өдөртөө 13 градус, шөнөдөө 1 градусын дулаан байх юм байна. Харин Бям гарагт өдөртөө 18, шөнөдөө 6 градусын дулаан хонно. Ням гарагт өдөртөө 16, шөнөдөө 2 градусын дулаан хонож, өдөр нь бороо орохвол Эрх Таваа гарагт өдөртөө 17, шөнөдөө 5 градус, харин Эрх Мягмар гарагт өдөртөө 19 градусын дулаан байх нэ. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлгээр 5 сарын 30-нд ямар тэмдэглэлт баяр болж байгаа тухай ярив. Өнөөдөр олон улсын төмсний өдөр гэж тэмдэглэж байна. Ургамал уу? Тэ ургамал. Ургамал уу гэж тодорхойлж асуудаг. Төмс сарайсан хүмүүсийн тухай бол биш. За тийм өдөр байлаас гоё л юм. Төмс хүмүүсийн өдөр. Тэгвэл зүрхтөө баяр юм да. Хөөе сайнаа төмсөө баяр юм гэдэг. За төмс гэдэг ургамлын өдөр юм байна. За төмс гэдэг бол хүн төрөлхтөнд баг хүнсэн тусгал авчирсан хоол гэж хэлж болно. Оо яг үнэ. За яагаад тэгэхээр ер нь л өсөхгүй байх хамгийн гол гол зүйл л төмс. Нэг хэсэг байсан одоо ч гэсэн байсаар байгаа. За энийг нь одоо нэгдсэн үндэсний байгууллагаас ойлгоод ухаарад төмсний өдөр инхүү зарлж байгаа нь жил болгон зарлж байгаа юм байна. За тэгэд би нэг Украин явж исэн маань. Украинд очиод бид нар чинь ер нь бас муучгүй бас нэлээд будаанд дуртай болсон ард түмэн юм ба шүү дээ. Будааг бараг төсөөлөхгүй тийм. Ялангуяа сүүлийн хүмүүс. Тийм. За тэгэд Украинд будаач багт ашигладаг юм блэ, иддэг юм блэ. Будаа угаас иддэггүй л одоо зүүн Европ бол тэр тусмаа. За тэгэл ерөөсөө гурил бас их бага юм блэ. Ерөөсөө юу идэх юм төмсөө тэгэл янз янзаар ногсон төмс шарсан төмс гэл олон янзаар. Тэгээ зүгээр ингээ эргээ харахад бид нар ч гэсэн нэг хэсэг тийм их будаа харин бол байгаагүй. Ямар сандал нөө цагаан идэг дандаа будаа гэдгээ дээдэлж тэгж авдаг тийм аврал зүйл байсан байгаа байхгүй юу. За тэр утгаараа ер нь бол олон ард түмний хувьд бол төмс бол ерөөсөө гол үлсгэлэн давах одоо хүнс байсан. Одоо ч гэсэн энергийн хүүсвэр байсан. За тэгээд төмсийг гайхан магтан дуулъя гэдэг тийм өдөр юм байна. За. Хүмүүс чи анхандаа нөө төмс гэдэг ургамлыг яг нөгөө одоо ингээд тариалчаа дээдлэн цэцэг гарна штэ тий. Тэр цэцгийг нь идэх юм байна гэж ойлгоод цэцгийг идэд бөөнөрөө хордож исэн юм билээ штэ. Ямар түүхэндээ тийм юм билээ. За төмс бол өөрөө 7000 жилийн өмнөөс Андын нуруу дагуу одоо энэ Өмнөд Америкийн соёл иргэншлүүд төмсийг гаргаж авсан гэж үздэг. За тэгэд мэдээж хэрэг Америк твийг нээгээд 1500 оноос хойш энэ төмсийг Европ руу оруулж ирээ. За ингээд дэлхийд даяараа төмсийг бол иддэггүй улс гэж бол бараг байхгүй. Тэр тусмаа бүр иддэггүй байсан манай энэ бүс нутагт хүртэл их хамгийн өргөн дэлгэрээр ашигладаг болсон. Яг тэгэхээр дэлхийд хятад одоо жишээ нь энэ хувьд хамгийн их төмс үйлдвэрлэдэг газар хятад гэн тарьдаг газар төмс хятад ингэнэ. Тэгээд дөхөж чачдаггүй гэж байна. Тариал дэлхийд хэрэгүүлдэг. За гэх мэтчлийн ер нь бол төмс бол олон хүмүүсийн анхаарлыг татдаг. Тэгээд Ирландд төмсний үлсгэлэн гэж болж ирсэн. Тэрийг сонсч ирсэн те. Бүгдээр ярьжсэн санаж ирсэн. Сонсч ирсэн. Төмс өөрөө бас өвддөг юм байна. Өвдөхөөрөө тэгээд ямар аимшигтай нөлөөлдөг нь одоо Ирландын жишээгээр харж болно. Ерөөсөө л төмсгүй болчвол тэр чигээр үлсгэлэнд нэрвэгддэг юм байна. За тэгээд үүнээс болоод их олон Ирландууд их орноосоо дөрвсөн байдаг. За тэр утгаараа Америк нэгдсэн улсын бас нэлийн том хүн амыг Ирландууд бүрдүүлээд байдаг шалтгаан дээр те. Юу яаж исэн бэл штэ. Одоо энэ төмс чинь ингээл дөнгөж ингээд тариалж эхэлжээ. Тэгэл хүмүүс мэдээл анч энерги хүүсвэр маань хүсэн тэргэлэхэд аягүй тохиромжтой юм байна гэж мэдээл Орос морсруу ингээл гаргаад эхэлж байгаа штэ тий. Тэгээд тухайд ч нэг Орос дайнтай байхдаа яг ийм ард иргэдэг төмс тариалах уу дайнд явах уу гэдэг үсэн юм л штэ. Ерөөсөө ирчүүдэд байгаа сонголт нь чи дайнд явах уу төмс тариалах уу гэдэг. Тэгээд төмс тариалах бүр ийм нормтой өдөрт одоо чи тэдэн ийм одоо килограмм төмсийг хурааж авах хэрэгтэй гэдэг ч юм уу эсвэл тариалах хэрэгтэй гэдэг ч юм уу. Тийм байсан юм лээ. Яагаад ер нь төмс гэдэг юм бол хүмүүс тийм хүл төмс яагаад төмс гэдэг юм бол тэр яагаад төмсийг тийм дорд үзэж байна. Энэ их сонирн байна.
Жохо царай муутай болов нэг тийм Царай муудраас бол тийм болов. гаднаасаа нэг харагдахад нэг тийм мөнгөгүй. Гэтэ хүмүүс бол дотроо хайр байдаг үлээ. За ер нь Эсвэл яг тийм нэг хичнээн гаднаа юм ч гэсэндээ дотроо үнэхээр юм илчлэгтэй гэдэг нь юу яагаад шин чанарын бодож үзээд тэгээд хүмүүс гэсэн юм болов. Миний мэдхийн хүмүүс бол өстой үнэхээр хөөх хүмүүс. хөрх хүмүүс За манайхан төмс ягаад юм жоохон хөлдөөд гэх юм уу тийм хүмүүс төмс гэдгийг бас санаа байвал бас бичээрэй бид хоёрт бол туйлын сонирхолтой ямар ч төмс гэдэг энэ одоо ургамлыг хүнсний ноогоо бүгдээрээ өнөөдөр магтанд болох өдөр юм байна. Баярлалаа гэж хэлэх өдөр юм байна. Хин нэгнийх нь санамсаргүй л хийсэн үг бах та тий одоо бодвол ямар хүмүүс юм бэ гэж мэгэл тий. Эсвэл хатуу гэдэг утгаар нь юм болов. Гэтэ энэ хүмүүсээс хатуу нэ зөндөө байгаа ш тий. Тийм баха. За дэлхийд Гиннес рекорд гэдэг юм байна. Дэлхийн хамгийн том төмс 5 кг болдог гинэ. За. 5 кг гэдэг ч одоо юу вэ? Тийм төмс амар том төмс гэдэг. 5 литрийн ус мус өргөөд явахад яг хуу жоохон ойролцоогоор бодох юм бол айгүй хүндээдэг штэ. Тэгэхээр тиймэрхүү л хүндтэй гэсэн үг. Дүүрэн их зэнгнэ. Жоохон байхад ахын шарсан төмс бол хэвээр янз юм байла. За тэгээд илгтэй бол хэвээр ёо гэсэн байна. За хэвээр үлийн илгэн дээр олъё. Би шарсан төмснөөс илүү нугсан төмсөндөө амар дуртай. Нугсан төмсийн төмсийг бүр ингээд яг ингээд болтол нь амар гоё сайн ингээд болгож жагаад тэгээд ингээд шууд сэрээгээр дарахаар ингээд юу бол нухаж олчдаг штэ тий. Тэнгүүтэн дээр нь цэцгийн тос ч юм уу майонез ч юм уу ингээд тэгээд яг ингээд нарийн махны доор гуляшны хажууд тавьж идэг. Би нугсан төмсөнд илүү дуртай. Тэгсэн хүртлэнгөөсөө яг ингээд төргөө олны газараа шарсан төмс дагалдуулж өгнө штэ тий. Тэрийг нь бол иддэггүй. Сайн санагдаад. За хамтран ашиглаж танилцуулах юм. Манай нэвтрүүлэгтээ Wellness-ийг Well Bishop-оос ураатай Well Bishop зэрэг юм хамтран ажиллаж байна. За Well Bishop болохоор уран ч гэсэндээ айгүй гоё олон талын утгатай ураа байгаа сте тийм ээ. Эрүүл байх нь wellness, гоо сайхан байх нь wellness, сайхан хайртай байх нь ч гэсэндээ wellness. Тэгэхээр энэ бүгдийг Well Bishop-оос буюу таны сэтгэл хангалуун амьдралын хэм маягт зориулан ажиллаж байгаа гэж байгаа юм. Тэгээ эрүүл байж өвдгөөс сэргийлэх, гоо сайхан сайхан чигээр нь хадгалах, гялалцсан эрүүл өстэй байх зэрэг ийм боломжийг биднэрт Well бий болгож байгаа. За үсэн дээр ярих юм бол энэ Well Bishop дээр юу худалдаалагдаж байна гэхээр Albert, Vela, Londa, Nioxin зэрэг брэндүүд худалдаалагдаж байгаа юм билэ. За Vela, Londa-г мэдгүй ийм юг манай бүсүүчүүд юу нь бол байхгүй. За ингээс салонд ороод үсээ угаалгалаа ч гэсэндээ Велагийн шампунь л үйж идэг, ангижрууллаа Велагийн шампунь. За будагтай усных болоо Вела, тэгээ будагнууд нь бүр тэр чигээрээ Вела Лонда гэх мэтчлээ. Ерөөсөө яг ингээд дэлхийд танигдсан ийм брэндүүд байхгүй. За ер нь эрүүл мэндэд анхаарна, өөртөө сайн анхаарна гэдэг бол өвдсөний дараах асуудал биш ээ. Өөртөө урьдчилж анхаарал тавьдаг ийм одоо асуудал. За яг өөртөө ингэж урьдчилж анхаарал тавих сонирхолтой хүмүүс байгаа бол Well Bishop руу орох хэрэгтэй. За Well Bishop бол дэлхийн үс харчилгааны Nioxin, Vela, Londa гэдэг System Professional гэдэг ийм алдартай брэндүүдийг аль биесний эрхтэйгээр оруулж ирдэг. За хамгийн хямдханаар нь худалдаж байгаа. За дээрэс нь энэ сайтаараа хүргэлтээр хүргэж өгөх боломжтой. За ингээд зогсохгүй ер нь бол эрүүл мэндийн Gad Pro нэмэх 10 нэмэх. За Etimol, Cold One гэдэг бас эрүүл мэндэд холбоотой юм том брэндүүдийн аль биесний дистрибьютор байгаа. Арьс арчилгааны Mania Holistic Wellness Collagen, Dominos, Dual Sonic гэдэг гих мэт та энэ брэндүүдийн энэ бүтээгдэхүүнүүдийн ороод Well Bishop цэгийн ороод сонирхороо дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай. Тэгээд захиалж авч болно. Хамгийн хямд үнээр. Яг үнэ. 77.11 гэсэн дугаар байгаа. 77.11. Тэгээ манай бүсгүүчүүд ерөн сүүлийн үед ингээд нөгөө нэг айгу эко байхыг хичээдэг болсон. За нүүрэндээ юм төрсөн ч гэсэндээ ямар бүтээгдэхүүн сонгох уу, үсээ югаар ачлах уу гэж боддог л да. Яг тэгж бодлоо бол та Well Bishop цэгийн рүү хандхад таны яг ингээд хүсэж байгаа бүтээгдэхүүнүүд танд харагдах болно. Well Bishop цэгийн сайтаар зочлоорой. Манай нэвтрүүлэгтээ Wellness-ийг Well Bishop-оос гэсэн үрэйтаагаар Well Bishop ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За дараагийн хам болон руу орё. Өнөөдөр би кино ярина. За ингэдэг. Инээ тэгвэл дэлхий чамтай хамт инех болно. Уйл гэхдээ чи ганцаархнаа уйлах болно. Энэ их алдартай киноны маш сайн ирчлэл. Тэгээд зарим хүмүүс болохоор энэ үгсийг сонсоод ямар кино, ямар жүжигчнийг ярих гэж байгааг ойлгож иж магадгүй манайх одоо комент чих байх. Амар үг байгаас тий. Инээ тэгвэл дэлхий чамтай хамт бүгд инээ. Тий, уйлвал чи ганцаархнаа уйлна. Өөрөөр хэлэх юм бол чиний зовлон бол ганцхан чинийх шүү. Бусдад бол чиний зовлон ерөөсөө хамаагүй, бусдад чиний жаргалал хамаатай байд юм байна. Амжилт хөдөлмөр чинь биднийг шүү гэж.
Амар үгүй. Яг энэ киноны энэ диалог бол бүр үнэхээр амар тулд хэлсэн диалог байдаг. За тэгэхээр өнөөдөр хэний төрс өдөр юм бэ гэхээр Чой Минсикийн төрс өдөр юм байна. Чой Минсик гэдэг энэ жүжигчин бол Өмнөд Солонгос улсын бүр гайхалтай хамгийн нэр хүндтэй үнэхээр сайн жүжиглэлтээр алдартай юм жүжигчин. За олон улсын кино сонирхчдын дунд Old Boy гэдэг 2003 оны киногоор танигдсан. Энэ кинонд дэр болохоор Өшөө өгч УТС үгийн дүрээр хамгийн сайн танигдсан гэдэг. За тэрнээс гадна ямар кинонд тоглосон байна гэсэн чи Люси гэдэг кино шүү дээ. Люси дээр нөгөө мафийн толгойлогч гардаг шүү дээ. За. Мафийн толгойлогчд нь тоглодог байхгүй. Тэгээд баг гэд нэг амир кино байдаг шүү дээ. Нэг уулын эзний эсрэг нөгөө бүхэл бүтэн айрам ингээд тулалдаг. Тэр кинон дээр бас нөгөө нэг юм ангуучийн дүрд тоглодог. Гэт маш олон кинонууд байгаа. Бид нар энэ киногоор манай монголчууд айгу сайн мэднэ. За тэгэхээр миний хувьд болохоор энэ жүжигчнийг яг яаж үнэхээр дотроо сэтгэл дотроо хүлээн зөвшөөрсөн гэхээр түрүү жил нөгөө Exuma гэдэг юм кино нээлттэй хийсэн. Энэ бол аимшигын кино байсан. Аимшигын төрөл жанрын. Тэгээд манайхан бол шарил гэж орчуулж гаргасан байлээ. За энэ киног үзээд бүр үнэхээр энэ жүжигчнийг биширсэн амар кино байсан. Тэгээд араас нь All Boy яг театрт гарч таарсан л да. Театрт гарна гэдэг нь өмнө 2003 онд гарч байхдаа бол театрын тийм өргөн дэлгэцээр тэгээд юм гоё материалтай гарч байгаа юм мэлээ. Саяхан болохоор яг ингээд театрын дэлгэцэн зориулаад тэгшээгчийн орчуулгаар маш сайн орчуулгаар тэгээд ингээд маш гоё том дэлгэцээр материал сайтай гарсан л да. За дэлгэцэн би үзсэн юм аа. Тэгээ бүр ёо үзэж гарч ирчээд бүр үнэхээр нэг хэсэгтээ нэг 2 цагтаа бол надаа бүр юу ч ярих юм болтоогүй. Би бүр өстө юу ч ярмааргүй байсан байхгүй юу. Толгой дотор ингээд амар олон бодол бодогдоод ингээд заримдаа ингээд уйлмаар санагдаад үнэхээр хэцүү байсан. За тэгэхээр өнөөдөр бид нэр ийм алдартай Чой Минсик гэдэг хүний талаар ярина. 1962 оны 5 дугаар сарын 30-нд Сөүл хотод төрсөн. Өнөөдөр 63 нас хүрч байгаа. Тэгээд түүний бага насны гэдэг юм бол өвчин зовлон ядууралтанд өнгөрсөн гэдэг. За тэгээд энэ түүний нөгөө ирээдүйн жүжигчний замналд маш гүн гүнзгий нөлөө үзүүлсэн. Яагаад ийм дөрүүдийг аягүй сайн амжилттай бүтээгээдсэн гэхээр өөрөө өвдөд үтцсэн, өөрөө маш их шаналаад үтцсэн, өөрөө тэр сэтгэл дотроо хүн өөрөө өөртөө тулалддаг шүү дээ тий. Энэ байдлыг мэдрээд үтцсэн хүн байгаа байхгүй. Тэгээ яагаад ингэсэн гэсэн чинь 3 дугаар ангид байхдаа сүрийн өвчнөөр маш хүнд өвдөд. Тэгээ эмчнэр өрөөсөө түүнийг за найдваргүй дээ гэж аавчд нь хэлчихсэн юм байна. Гэхдээ хожим өөрийнх нь ярилцлаган дээр юу гэсэн мэсэн гэдгсэн уулын сүмд 1 сар орчим амьдэрсэн гинэ сүмд очиод тэгээд байгальд ингээд би бясалгал хийж өөрийнхөө оюун бодолтой маш сайн ажилласны хүчинд эрүүл мэндийн байдлаа би сэргээж чадсан гэдэг юм байна. Тэгэхээр энэ хүн энэгээр юу хэлэх гээд байгаа юм гэхээр маш хэцүү байсан. Гэхдээ тэрийг өөрийнхөө оюун бодлын хүчээр сэтгэлийн тэнхээгээр даваад гарцсан байгаа байхгүй. Тийм учраас магадгүй түүний кино маш гүн утга агуулгатай, тийм бүрэж гэсэндээ аягүй сайн гаргасан байх гэж бодож байна. За ахлах сургуулийн 3 дугаар ангид байхдаа Чой театрын судалгааны бүлэгт илсээд жүжигчний замлаа эхлүүлсэн байт юм бэлээ. Уг нь анхандаа аягүй сайн найруулагч болъё гэж мөрөөддөг байсан гинэ. За тэгээд Дункук гэдэг ийм их сургуулийн театр кино урлагийн ангид суралцж байхдаа профессор Ам Минсүү гэдэг хүнтэй танилцаад тэгсэн чинь одоо багшны юм шиг байгаа. Энэ хүн болохоор түнд аягүй сайн нөлөөсөн гинэ. Чи найруулагч гэхээсээ илүү аягүй сайн дотортой жүжигч юм. Манайхан дотортой гэж ярьдаг шүү дээ тий. Аягүй дотортой жүжигч юм боллоо. Чиний үзэж туулсан тэгээд энэ ерөөхдөө кино урлагт хандж байгаа хандлага ч юм бол чи найруулагч гэхээс илүү жүжигчин баймаар хүн байна гэд. Тэгээд жүжигчин болохоор шийдсэн байт юм лээ. 1982 онд Попори нэртэй юм театрын хамтлагт илсээд Our Town нэртэй жүжигээр мэргэжлийн тайсны дебютээ хийсэн байдаг. За тэгээд Чой театрт маш их дуртай байсан гинэ. Ер нь бол мэргэжилтэй айгуу дуртай. Бараг өдрөө алган жижиг театруудад очиод ингээд өнгөө ажил хийдэг. Тэгээ боломж нь олдох юм бол тэнд жүжиглдэг байсан гэж байгаа байхгүй. За ингээд 2000-ад оны ихээс кино урлаг руу орж ирсэн. 1999 оны Шири гэдэг кино бас айгүй алдартай кино юм билэ. Тэгээд 2003 онд одоо бидний сайн мэдэх өнөөдөр ярих гэж байгаа Old Boy гэдэг кинод тоглосон л доо. Тэгээ ер нь бол тухайн цаг үед Холливуд Солонгосыг тэр дундаа Азийг ч юм уу тий Азийн кино яаж хүлээж авдаг байсан гэхээр за ер нь л нэг тийм доогуур айстай. Азийн кино доо гэсэн маягтай. Яг нь цойлж гарч ирсэн ганц нэг кино бол байсан. Гэтэл ерөнхийдөө масаараа Аз киног сонирхдаг байлаа шүү дээ. Гэтэл одоо яг Netflix дээр алаад байгаа ийм цувралууд бол яг Солонгосын амар цувралууд л байгаа шүү дээ тийм ээ. За тэгээд 2000-ад оны ийм амар сонин Азийг үзэх үзэл доогуур байхад Old Boy гэдэг энэ кино Канн кино наадмаас Гран При шагнал авсан. Энэ нь бүр ингээд олон улсын кино сонирхчдын дунд бүр ингээд нүдийг нь орой дээр нь гаргасан үйл явдал болоод тэгээд Old Boy-г ингээд хүмүүс хүн болго үзэж эхэлсэн байхгүй сонирхож эхэлсэн. Энэ яг ямар кино юм бэ? Юу юм бэ гэд. Тэгээд өөрөөр хэлэх юм бол энэ нөгөө Солонгосын олон кино одоо ийм юуны дэлхийн тавцанд гарах эхлэлийг Old Boy тавьсан гэж хэлж болж байна л да. Тэр дундаа Азийнхыг бол ер нь тийм
хүчрхийлэлтэй, өшөө авалттай, философийн юм гүн агуулгатай шуугиад бүтээл гэж энэ оол баяг хэлж болох юм. За тэгээд энэ киног үзээгүй хүмүүст би бяцхан тайлбар хүргье. Өнөөдрийн одоо ярих байгаа сэдв маань энэ кинотой зайлшгүй холбоотой учраас хэдүүл энэ киноны талаар бас ярил л да. Үзсэн хүмүүс маань сэтгэлдээ үлдээгээд энэ киног ганцхан үгээр дүгнээд үзээрэй. Үзээд яг ийм санагдсан. Надад амар санагдсан гэдэг ч юм уу. Аль эсвэл надад зөвүүн санагдсан гэдэг ч юм уу. Эсвэл өрөөдмөр санагдсан гэдэг ч юм уу. Тэгээ ганцхан үгээр хариулаад үзээрэй. Би харин тэр хооронд үзээгүй хүмүүст энэ киногоо тайлбарлая. За киноны гол дүр буюу одоо өнөөдөр манай ярьж байгаа энэ Чой Мисик гэдэг жүжигчин маань Уу Тэсүү гэдэг ийм хүний дүр тоглодог. За энэ хүн үл мэдэгдэх шалтгаанаар буудлын харанхуй өрөөнд 15 жил хоригддог. 15 жил. За тэгээ ядчихт нь өдөр болгон ганцхан л төрлийн хоол идэнэ. Тэнд ерөөсөө л байн ширнэ. Өдөр болгон байн ширнэ. За тэгээд яг ингээд нэг энэ хүн чинь баригдаад хоригдож байгаа шүү дээ тий. Баригдахдаа тэр оройн ингээд нэг согтуу явж байгаа. Дохиныхон төрсөдөр тараа. Дохиндоо ингээд нэг юм даалгавч бэлэг авцсан. Тэгээд тэрийг өгнөө гэ. Тэгээд согтуу явж исэн чинь цагдаа нар барьчихдаг байхгүй. Тэгээд цагдаагийн байгууллагаас ингээд найз нь ирээд түүний батлан дагаад ингээд авч яваад тэгээд би гэрлэг гоцоор яриадах яа гэд утасны бүхээг рүү ороод тэгэл хэсэг минутын дараа алах болчихдог. Ингээд киноны одоо кадр шилжээд шууд нөгөө юу руу орж байгаа. Буудлын өрөөнд одоо нөгөө буудлын гэх юм уу хорих гэх юм уу тийм нэг юм өрөөнд л хориод байгаа байхгүй юу? Тэр үйл явдлаас хойш 15 жилийн дараа юм уу те? Үгүй ингэж хориод тэгээд 15 жил болгочихж байгаа байхгүй юу? Яг баригдахдаа болохоор охиныхоо төрсөдрөөр баригдаж байгаа. Тэгээд 15 жил тэр буудлын өрөөнд хоригдчихж байгаа байхгүй юу? Одоо буудлын цааш юмдээ нэг тийм бүх юм нь бэлэн. Ерөөсөө ингэ хүн амьдрахад таатай нэг юм өрөө барай байгаа байхгүй юу? Бүр зурагт мурагттай. Тэгээд ядчихт нь ингээд тэнд ороод ингээ удаагүй байхдаа телевиз ингээ эргүүл явж исэн чи мэдээ гарч байна. За тэр мэдэн дээр нь яасан гэдгсэн чинь Чоймис Уу Тэсүүгийн ихнэр нь аимшигтай байдлаар нас барсан. Хүнд алуулсан. Тэгээд хэнийг сэжгэлж ин гэхлээр нөхрийг нь сэжгэлж байгаа. Яад гэхээр энэ тэндгүү байсан ийм нэг идэл дээрээс нь нөхрийнх нь хурууны хий олдоод энэ хүн алуурчин болчихж байгаа байхгүй. Тэгээд охин нь асрамжийн газар руу шилжиж байгаа. За ингээд юу буруу хийснээ мэдэхгүй шүү дээ энэ хүн. Яг яагаад би энэ орчоо гэд бүр эхний 2 3 сар бүр үнэхээр шокийн байдалтай. Тэг ингээд өөрт нь ингээд нөгөө хоолох гэж ирж байгаа хүнтэй ингээд хаалганы доотлын нэг жоохон завсраар ингээд толгоогоо гаргаад яагаад намайг хорьсон бэ? Ядаж яагаад гэдгийг хэлэлтэй гэл ингээд амар хэцүү байдалтай байгаа байхгүй юу? Тэгээд эхний 3 сар бол шокийн байдалтай өнгөрчөөд за ер нь 3 сар гэж дээ 3 сараас 3 жил нь ер нь бол айгүй эвгүй байдалтай өнгөрсөн. Тэгээ сүүл руугаа зурагттай найзалж эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл зурагтаас хамаг мэдээлэл авч эхэлж байгаа байхгүй. Улс оронд юу болоод байна? Яагаад байна? Тэгээ шоу үзээл. За тэндээсээ бүр ингээд зарим тохиолдолд шоу оттоод ингээд дууралж мурлаа тийм ээ. Тэгэд өнгөрсөн амьдралдаа юуг буруу хийж хэнийг гомдоосноо нэг үгүй бичиж эхэлдэг байхгүй тэмдэглэлийн дэвтэр дээр. Тэгээ энэ хэсэг болохоор киноны бас нэг аягүй сонирхолтой хэсэг гэж ялж байна. Яагаад гэхээр эхний нэг тэмдэглэлийн дэвтэр дууслаа. Бичээлээсэн 2 дахь тэмдэглэлийн дэвтэр рүү орлоо. Тэгээд энэ хүртлээ Тэсүү юу гэж бодсон гэхээр өөрийгөө маш гэмгүй амьдарч ирсэн гэж боддог байхгүй. Би ерөөсөө хэнийг ч гомдоодаггүй зүгээр л нэг жирийн юм залуу штэ гэж боддог байсан чинь яг ингээд ухраагаад бодсон чинь тэр тэмдэглэл нь 1 хуудас 2 хуудас цаашаа 1 дэвтэр 2 дэвтэр гэж ингээд үргэлжлээд тэгэд маш олон хүнийг гомдоож хохироож ирсэн олж мэддэг. Тэгэхээр хэрвээ бид нар ингээд тэмдэглэлийн дэвтэр дээр одоо санаж байгаагаас хойш ингээд бичээд би тэрийг ингээд гомдоодсондоо тэрийг тэгж гомдоосондоо гэж бичих юм бол бас юу гарч ирэх бол гэдэг энэ киноны айгүй гой сонирхолтой хэсэг байсан байхгүй. За хоёул хамтран дэмжиж ажиллаж танилцуулж байна. За тэгээ манай нэвтрүүлгийг Батрици дэмжиж ажиллаж байна. Батрици группийн Чанбан сүлжээнд их хөрсийн баярыг тохиолдуулан хүүхэд бүрийн дуртай хөөхөн Аленка, Амтад Коровка, бас Бавгад ижихэр улаан малгад Алдар Цаати Придония, Лото брендийн жүүснүүдээс дээжлэн боосон гоёмсог чанартай бэлгэнүүдэд худалдаалж эхэлсэн. Худалдан авч та бүхэн хүссэн орц найрлахаараа боолгож, дээр нэмээд урамшууллаараа аваарай. 15 бэлэг аваад авбал 1 бэлэг үнгүй. Албан байгууллага хувь хүний захиалга авч байгаа. Бэлэг 77,800-аас 35,000 төгрөгийн хооронд үнэтэй. Үндэсний төв номын сангийн хойно Чанбан төв 13 дугаар хороодлын Аман хуур хотхны замын эсрэг талд Чанбан Вест, зайсан толгойн зүүн талд Чанбан зайсан, амгалан цагдаа хотхны зүүн талд Чанбан амгалан салбарууд байгаа. Та өөртөө ойр салбараар үйлчлүүлээрэй. Утасны дугаар нь 9615 5115 9499 8827. За баярлаа. Баярлаа. За
За үргэлжлүүлье. За ямар ч гэсэн ингээ хоригдсон тийм ээ. Тэгээ ингээд гинтхэн нэг өдөр соллогдчихдаг байхгүй. Гинтхэн. Тэгээ өөрийнх нь бүхэл бүтэн 15 жилийн амьдралыг үрчээр чинь тэр хүнийг мэдээж үзэн ядсан шүү дээ. Яг хин намайг ингэж хорьсон, яах гэж хорьсон, яах гэж ингэж шийдгэснийг олоод өшөө авахар шийддэг. Гэхдээ энэ 15 жилийн хугацаанд юу хийсэн гэхээр эндээс би гартгал юм бол энэ намайг хохирож байгаа хүнийг олоод би өшөө авна. За бүр авахтаа бүр ингээд тэр хүнийг олоод алаад мөч бүрөөр нь жижиглэж жиргээд өшөг аавна бахаа ангана гэж ингэж өөртөө амладаг байхгүй юу. За ингээд 15 жилийн дараа гинт судлагдсан учраас ингээд кино маш аимшигтайгаар үргэлжилж байгаа юм л та. За гарч ирээд ижил нэг гудамжинд түүнд ингээд нэг юм юуны гуйлахч хүн тарангуудаа ингээд түүнтэй ингээд мөргөлдөнгүүтээ шууд ингээд нэг утас тэгээд төрөвч хоёр өчөө явчихдаг байхгүй. Төрөвч гэдэг нь амар их мөнгө. Тэр хүнийг амьдрах гэж байгаа юм л та. Тэгээд мөнгөтэй болсон болохоор хамгийн ихэнд таарсан хоолны газар руугаа ороод хоол идсэн. За тэгтээ юу гэж хэлсэн гэхээр би амьд юм идмээр байна гэж хэлсэн. 15 жил хоригдчоод хүн гарч ирэхээрээ хүн сэтгэлсээ ямар амар болт юм бэ. Тэгээд амьд юм идмээр байна гэж хэлэнгүүт нөгөө нэг тоогож ижсэн нэг охин байгаа л та. За энтэй ингээд хэлсэн чинь нөгөөх нь амьд 8 болж өгдөг байхгүй. Тэгээд тэр амьд 8 болж ингээд яг ингээд тавган дээр нь ингээд аруулсаж ингэж хөдлөөд энэ хэсгийн зураг авалтыг хийхдээ яг 4 удаа амьд 8 болж ицсэн юм байна. Тэгээ идэх бүрдөө чоймсыг ингээд залбирал үлдчихсэн л та ингээд яад гэхээр буддын шашинтай хүн юм билээ. Тэгээд за тэгтэл нөгөө нэг гар утас дуграад намуухан холоотой ирэхдээ утасны цаанаас хувцас чинь таалагдсан уу гэж асуудаг л та. За тэгээд шууд л нөгөө жижиг юм бэ гэж асууд юм байгаа ч тийм. Намайг судлаач гэдэг би хүн судалдаг. Өөрөөр хэлэх юм бол би уут хийсэн судлаач. Өөрөөр хэлбэл нөгөө хүнийг судлаад байгаа байхгүй тий. Гэт кино үргэлжилж байгаа. За тэгээд энэ хүнийг олохын тулд хамгийн ихний сэжүр юу байсан гэхээр банш. Тухайн хотынхоо бүх газруудаар яваад баншиг намталж үздэг. Тэгээ нөгөө 15 жил идсэн баншны амт гэдэг чинь хүнд юусоо шууд ингээд мартагддаггүй дан гэл ороод ирд юм ба штэ. Амар олон газраар хайж явж жагаад эцэст нь нөгөөдгөө олдог нөгөө баншны газраа. Тэгээд баншны газрын нөгөө хүргэлтийн хүнийг ажиглаж ягаад хаана банш хүрэх нүг гэдгийг дааж гүйж ягаад яг нөгөө өөрийнх нь хорж исэн газар олж очиод тэгээд коридорт бүр бөөн зодон болдог байхгүй юу? Яг ингээд орсон чинь нөгөө хүмүүст нь ингээд суудсан мэд ингээд хяналт амар олон хяналтын дэлгэцэн дээр ингээд нөгөө чой мьюзикийн өрөөг ингээд харж мараал тий. Тэгээл нөгөөдөг чи шууд зодолтоод ирнэ. Яг яагаад намайг хорсын хин намайг хорсын гэд. Тэгсэн чинь тэр барьсан хүн нь болохоор зүгээр л хүний тушаал гүцдэг гэсэн үг байгаа байхгүй юу? За тэгээ шүтийн суулж болоод энэ хооронд бүр амар болно. Тэгээд хамгийн гол нэнийг яриад байгаа нь энэ болохоор нэг коридорт ингээд нөгөө маш удаан үргэлжилж байгаа юм тулааны хэсэг байгаа байхгүй юу? Маш олон хүмүүс нөгөө талаас ингээд гараад ирсэн юм одоо сүх алах тэгэл мод барьцаа. Гэтэл эсрэг талд нь чоймэсэг газарх наагаад байгаа штэ. Тэгээ бүгдийн зодод байгаа юм уу? Үгүй харин тий. Энэ киноны хамгийн нөгөө нэг гоё бодтой хэсэг нь болохоор юу юм гээд тэгэхээр энэ дундууд хүмүүс айгүйх амьсгаадж байгаа, айгүйх ядарч байгаа. Ядарсандаа болоод ингээ хоорондоо тулалдах тэхэлгүй болоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь нөгөө нэг Холливуудын кинон дэр ингээл камерыг ингээл амар хурдан хөдөлгөөл ингээл юугийн зураг авалтын нөгөө зодоныг сонирхолтой болгох гол ингээл камера хурдан хөдөлгөж маягаар. Эсвэл ингээл амар олон хүн байж хахад ингээл ганцаараа дээрээд идэг штэ. Тэрийг бид нэр ойлгодгүй. Тэгсэн чинь энэ кинон дэр бөөнөрөө дайрах гэжидэг. Гэхдээ нөгөө урт коридор учраас нэг 2 3 хүн дайраад байгаа байхгүй. Арталт нь бус нь ингээ арталт нь орцсон. Тэгэл дундаа ингээл амьсгадаал болоол гэл энэ нь бас тийм энэ киног айгуусаа өнөмшлөлтэй болгож өгсөн гэдэг юм билээ. За ингээд бүтэн спойлердож болохгүй энэ хүргээд ингээд дуусгана. Үргэлжлэлийг нь та бүхэн өөртөө үзнэ. Энэ хүнийг яагаад хорьсон? Яаж өшөөгөө авах нь уу? Үнэхээр сонирхолтой. За энэ киноны үед болохоор ингээд юм билээ. Энэ киноноос бас ингээд хит хитэн ийм философи асуудлууд ургаж гарч ийн л та. За яагаад гэхээр амьдралын жинхэнэ утга учир яг юу юм бэ? За тэгээд өшөө авалт юу хүний амьдрал байх ёстой юм уу? Хүн ингээд зовсныхаа төлөө намайг зовоосон хүнээс өшөөгөө авах ёстой юм уу? Эсвэл зүгээр за миний зовлон энэ хүрээд дууслаа гэд амар жимээр амьдрах ёстой юм уу гэдэг ч үү те? Эсвэл жинхэнэ үнэн гэж байдаг энэ жинхэнэ үнний өмнө хүн ямар өчүүхэн болт юм бэ? Гэдгийг харуулдаг. Хайртай хүмүүсийнхээ төлөө хүн яг юу хийж чадах вэ гэх юмшлээ амар олон асуултуудыг ингэж гаргаж ирдэг байхгүй юу? За тэгсэн чинь нэрээ уут эсв үнний өмнө шүүгдэж байгаа. Үнэн. За ингээд киноны хамгийн ойргол хэсэг дээр нь ингээд түүний яг яагаад энэ торигцныг ингээд хилдгэлтэй уутаас судлаач маань тэгээд тэр хүний өмнө яг үннийг мэдэнгүүтээ сөгдөөд би таны нохоо болъё гэж хэлдэг. Тэгээд гаслаад гуцаад дөрвөн хөллөөд энэ тэнүүр ингээд гүйдэг байхгүй. Энэ киноны бүр хамгийн нүд хайлтрам хэсэг байдаг. Бүр үнэхээр өшөөгөө авах гээд амар гарч ирсэн хүн үнэнг мэдэнгүүтээ шалтаа бож байгаа байхгүй. Тэгээд сүүл рүүгээ яадгүй гэхээр энэ үнэнг
бити хүнд хэлээч гэж гуунгуудаа шууд хайчаар хэлээ тасалдаг. Өөр файлыг. Яа ямар. Тэгэхээр энэ кино тий үнэхээр хөндийн хувьд бол үнэхээр хүнд амар. За тэгээд киноны туршид ерөнхийдөө хамгийн ихээр үзэн ядсан нөгөө судлаач гэдэг байгаа залуу маань киноны төгсгөлд хамгийн өр өвтгөм, хамгийн үнэнч, хамгийн хайр хүрмээр дүрвэлж хувирдаг байхгүй юу? Мэдгүй би яг киноны энэ хэсгийг учир жанцангийн тайлгдж яхад бүр зүгээр л УТС судлаач гэдэг энэ залуу гүрвдөө л уйлал байсан. Тэгээд яг яагаад ийм бослыг манайхан өөрсдөө үзээрэй. Тий. За гих мэтчлэн ийм сайн кинонд тоглосон ийм сайн жүжигчин тэгээд хувийн амьдралын тухайд гэдэг юм бол ер нь бол айгүй нууцлаг амьдралтай юутай амьдралтаа маш их тийм нууцлдаг гэх юм уу те. Ингэж хэлж ирсэн юм байна. Энэ салбар бол шоу шээ. Энэ салбар гэдэг нь кино урлыг хэлж байна л да. За би дүрийнхээ ард орших хүний сэтгэл айдас өвдөлт баяр хөөргийг харуулахыг зордгоо гэж хэлсэн байт юм билэ. Тэгэхээр энэ үгээс харах юм бол тэр хүн яг ямар жүжигчин дотоод мөн чанар нь юу юм гэдэг нь айгуусаа харагдаж байгаа юм л та. За тэгээд хувийн амьдралын тухайд 1990-ад оны ихэр жүжигчин Ким Хва Ён гэдэг юм бүсгүйтэй гэрэлсэн байж байгаад хожмын салсан. Харин одоогийн ихнэр нь болохоор Ким Жисүн гэдэг юм бас жүжигчин мэрэгчлээ хүн юм бэлээ. Тэд нар нэг охинтой. Тэгээд чөлөө цагаараа юу хийдэг ингээд гэсэн чинь уран зураг зурдаг гэж юм, хөгжим айгүйг сонсдог гэж сонгодгуудыг. Тэгээд уулын талхах дуртай ингэнэ. Ер нь л нэг тийм бясалгалт чиглэсэн, ботход чиглэсэн юм хоббитай юм байлээ. Тэгээ бас айгуусаа хоол гэдэг ингэнэ. Гэтэ олон хүнтэй газар хооллох бол дурггүй. Ер нь бол ингээд киноныхоо дүрүүдийг авчаа, зохиолоо уншчаад ингээд бодохдоо галтайхандаа хоол их дуртай гэж байна. Хоол хийнгээ дүрийн ха талаар айгуу сайн бясалгадаг, айгуу сайн боддог юм жүжигч юм байна. Энэ тэгээд юу за би киноны талаар ч нэмж сууд яг монголоор Old Boy юу гэж буусан юм бол монгол орчуулга нь Old Boy гэдгээр л гараад идэв шүү дээ. Монгол сая нөгөө юугаар гаргахтаа ч Old Boy гэдэг нэрээр Old Boy гэдэг нэрээр л гараад. Кино чадварт гаргахтаа тий. За хамтран ажиллагчаа танилцуулаад гэх юм. Манай нэвтрүүлэгтээ бизнесээ хамтдаа сая өрөөтэй Лендимен хамтран ажиллаж байна. За Лендимен. Лендимен банк бус санхүүгийн байгууллага Монголын анхны финтек компани гэж явдаг. За Лендимен 2016 оноос эхлээд технологийн шийдлийг ашиглан санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгын хувьд барьцаагүй зээлийг, барьцаагүй хэрэглээний зээлийг шүү. Лендимен аппликейшнаараа дамжуулаад Монголын санхүүгийн зах зээл нэвтрүүлсэн анхны финтек компани юм аа. За Лендимен бол яалтчгүй Монголын финтек хувьсгалыг эхлүүлсэн компани мөн IPO гаргаж бас IPO-гийн бас энэ юу ч гэсэн одоо салхийг ч гэсэн шинэ салхийг нээсэн компани гэж үзэж болно. За энэ Lendman гэж ийм том манай Монголд бас том гарч ирсэн финтек стартап компани хэрэглээний зээл, худалдан авалтын зээл, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн харилцагчдад санал болгодог төдийгүй 2024 онд Монголын хамгийн анхны бүрэн дижитал бизнесийн зах зээлийг зах зээлд амжилттай нэвтрүүлээд байгаа юм байна. За дижитал бизнесийн зээл, флекси бизнесийн зээл гэсэн бүтээн үйлчлэгэнүүд байгаа. Эдгээрийн давуу талуудыг өгье. Барьцаа хөрөнгө шаарддаггүй. За зээл болгосон тохиолдолд авах шимтгэл бас байдгүй. Зөвхөн ашигласан хугацааны л хүүгээ тооцож олгодог. За хүүн 399. За тэгээд хугацаанд төлсөн тохиолдолд явандаа хүүн буураж явдаг юм системтэй. Тэгэхээр илүү цаг одоо чанд зээлийн иргэн төлдөг хүмүүс бол давуу талтай тэднээс илүү одоо дэмждэг гэсэн үг. За тэгээд зээлийн хэмжээ нь бол 500 мянган төгрөгөөс эхэлж байгаа. За мөн 100 сая төгрөг хүртэлх зээл авах боломжтой. Хугацаа нь бол харин 16 жил хүртэл хугацаагаар та зээлээ авах боломжтой. 16.5 жил буюу 198 сар хүртэл гэж байна. Тэгээд 100 сая төгрөгийг чинь үнэхээр боломжтой санагдаж байна. Сард нэг удаа иргэн төлөх нөхцөлтэй гэж байгаа юм. Тэгэхээр бид нэр цалингаа буус үедээ л би зээлээ төлнө гэж иргэн төлөлтөд хэрэгжиж байна шүү дээ. За Монгол зээл олгогч байгууллагууд нь бичил жижиг дунд бизнес эрхлэгчдэд зээл олгохдоо хамгийн багадаа 3 удаа салбар дээр очдог. За ийм жишээ гэдэг бол зээлдэгч багтаа 2-3 цагийг бас инхүү зарцуулдаг гэсэн тооцоо байдаг юм байна. Ер нь бол энэ зээл авахын тулд нааш цааш нэлээнгүйдэг шүү дээ. За үүнээс харуул бизнес эрхлэгч нь ажлын байраа орхиод 9-10 удаа борлуулагчаа алддаг. Энэ хооронд цаг алддаг. Бизнест бол хамгийн гол нь цаг хугацаа байдаг. За энэ үнэтэй цагаа энэ хооронд их алддаг. Харин Lendman бичил одоо жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан 100 сая төгрөг хүртэлх бизнесийн зээлийг барьцаагүй, шимтгэлгүй бүрэн дижиталаар гар утснаас 5 минутанд авах хэрэгээ
тооцоолуулаад авах боломжтой. За яг нэг бодит жишээ уншаад өгье л да. Бодит жишээн дээр ингэж нэг нарантуул зах дээр нэг лангуу түрээслээд хүүхдээ хувцас зардаг байсан хэрэглэгч байгаа юм байна. Тэгээд энэ хэрэглэгч Линден Минист яг энэ 100 сая зээлийг аваад тэгээд лангуугаа 2 болгож илүү өргөжүүлээд илүү олон бараа эргэлтэнд оруулснаар ашиг орлого нэмэгдүүлсэн байдаг гэсэн юм. За. Тэгэхээр Линден Мини та татаад авах хэрэгтэй. Дэлгэрэнгүй мэдээллийг Линдцгийн маань вебсайтаас та бүхэн аваарай. Линден Мини гэд бас аль биесийн Facebook пэйж нэгээ лайк дараад дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Харин утсаар холбогдож мэдээлэл авъя гэвэл 77 техник юм байна. 77 техник. За бизнесээ хамтдаа асая. Линден Мини манай нэвтрүүлэгтэй хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. Айса Devil гэд би чөтгөрийг харсан гэд энэ кинонд бас тоглосон байдаг байхгүй. Тэгээд энэ киног нь үзчихсэн бас амар кино гэд өчигдөр би мэдээлэл бэлдэж байхдаа харлаа л да. Тэгсэн энэ кинонд тоглосныхоо дараа сэтгэл зүйчдэр очсон байдаг. Тийм үү. Яагаад гэхээр энэ кино өөрийг нь тэгж амар тохгүй тулсан байгаа байхгүй. Угаасаа амар кино хэлээ л дээ. За би юу үзгүй байх бодолд оруулчлаа. Баахан юм бодолжлаа. Дөрөв киноны хэсгээс яриад хүн өөрөө яг өөрийгөө ухаж үзсэн чинь бас өөрийгөө яг би ийм хүн гэж бодсноос зүрдэг гэдэг санааг ихэнх нь зүрдэг баг. Ихэнх нь зурна. Та ингээд өөрөө үнийг өөрөө бодохдоо өөрийнхөө юу хүсэж байгаагаар л төсөөлнө шүү дээ. За аргун бол ийм л хүн багхгүй гэж бодож байгаа. Гэхдээ яг бодит байдал дээр бол тэр угаасаа зүрж байгаа. Тэрийг олж илрүүлж болдог. Тэрийг олж илрүүлэхийн тулд танд хин нэгэн хажуудлаас хэрэггүй та өөрөө ухаж энийг бодож олж болдог гэдэг санаа үнэхээр олон юм бодогдууллаа төрөө. За дараагийн мэдээлэл рүү оръё. Нэлийн хүн сэдвээс маш энийг гоё гэх юм шүүслэх сэдв л байна. За 1936 оны бүгдээрээ 5 сарын 30-ны Америк руу очицгооноо. За тэгэд энэ үед одоо очих юм бол ерөөс нэг сэдвэл өстэй бүгднгийн анхаарлын төвд орж ирж байсан. 36. За 36 оны Холливуудын хамгийн шүүслэг говийн тухай бүгд За энэ чинь одоо интернет байгаагүй, Facebook, Twitter гэдэг юм сошиал медиа байгаагүй үед тухайн үедээ л хүн болгоны одоо яриа болж исэн юм сэдв юм байна л да. Мэри Астер гэж жүжигчин байдаг. Мэри Астер бол үнэхээр Холливуудын тухайн одоо яг энэ 1936 он энэ үеийг Холливуудын алтан үе гэж нэрлэдэг байхгүй юу? Алтан үе буюу хамгийн супер одууд энэ үеийн кинонууд хамгийн классик гэж яригддаг. За энэ үеийн одоо Холливуудын хамгийн Аз зэрэглэлийн жүжигчин Мэри Астертай холбоотой нэгэн сенсац дарсан. Яасан бэ гэхээр нөхөртөөгөө салаад нөхөртөөгөө шүүхцэн. Юунд дэр шүүхцэн бэ гэхээр охиноо булаацалсан. 4 настай охиноо Мерлин гэдэг охиноо хин одоо асран хамгаалах вэ гэдэг эрхээ булаацалтад энэ хоёр шүүхцэн. За нөхөр бол нэг сонин одоо юг одоо баримтыг дэлгэсэн. За үүнийг нийл ягаан тэмдэглэлийн дэвтэр гэж нэрлэдэг. Нийл ягаан тэмдэглэлийн дэвтэр ингэдэг. За энэ ямар ч тань нийл ягаан өнгөөр чернилийн ягаан өнгөөр тэмдэглэлийн дэвтрээ Мэри Астер хөдөлдөг байсан. За дээрэс нь нийл ягаан өнгийн тэмдэглэлийн дэвтэр юм билээ. Энэ дэвтрийг нь нөхөр нь шүүх дээр одоо баримт болгож авчирсан. Өдрийн тэмдэглэлээ алдсан юм тийм. Өдрийн тэмдэглэлийг авсан нөхөр нь тэгэл шүүх дээр юу гэж одоо энэ тэмдэглэлийн одоо авчираад үзүүлэх гэж оролцсон, батлах гэж оролцсон гэхээр Мэри Астер бол ээж байх чадамжгүй хүн. Энэ тэмдэглэлээс одоо харцгаа гэдэг. Батарсан юм би амар зевсэг картн атгалцсан юм шүү дээ. За тэгэд нөхөртөөгөө муудалцаад энэ ер нь Мэри Астер хүмүүсийн одоо тухайн үеийн хүмүүсийн амыг ангаалгасан. Тухайн үе чи одоо энэ чинь 100 жилийн өмнө шүү дээ. Иймэрхүү яриа бол зүгээр хүн амьтны амыг ангаалж чихийг дэлдэлэхээр яриа болж лээсэн байгаа юм л да. Одоо бол яг нэг сонирн биш болсон байж магадгүй. Гэтэл надад үнэхээр сонирхолтой санагдсан. За ингээд нөхөр Франклин Торп нь одоо салхаасаа өмнө энэ хоёр муудалцаад салхаасаа өмнө мань одоо Мэри Астрийн шүүгээг эвдэж ороод доктороос нь өдрийн тэмдэглэл олж аваад за энийгээ барьж авчаад тэгээд одоо ашиглаж ирсэн. Уг нь бол чаавас нуус юм биш үү? Нуусан. Тэгээд нөгөө нуухаас өөр аргагүй зүйл байгаа байхгүй. За энэ өдрийн тэмдэглэлийг шүүгчд нь одоо энийг бүр сүулдэ энийг баримт гэж үзэхгүй гэж уг нь шүүх одоо заасан юм бэлээ, шийдсэн юм бэлээ. Гэхдээ шүүгчд нь ингээд нэг л ингээд дамжуулаад ингээд ширийн доогор дотор нөөшөө нүчих хаалгаад ингэдсэн гэж ярьдаг. За 5 сарын 30-нд тэгэхээр энэ нийл ягаан өдрийн тэмдэглэлийн тухай нийтлэл одоо Los Angeles Times, New York Times бүгднгээр нь зэрэг ингээд ил болсон тийм өдөр гэж хэлж болно. За энэ дээр одоо Мэри Астер яасан бэ гэхээр нөхөртөө өөрөө нөхөртөө ичиж
хідэн залуучуудаа зэрэг явуулдаж байна. Хүн. За бүгднийг маш наривчлалтайгаар бүх одоо энэ бэлгийн одоо момент бүх юмыг ингээд тэмдэглэсэн байгаа юм те. Энийг тэгээ тэрийг нэг за одоо уншаад баг кино үзээдсэн юм шиг. Уншаад арга кино үзэхэр тэн чи одоо баг эротик хүүхдлэг амьдаар нь жинхнээр нь үзээд байгаа юм. За дээрэс нь Мэри Астер нөхөртөө залуучуудтай баахан ямар ч асуудалгүй явуулсан. Энэ дундаас эхнэртэй залуучуудаа юу? Тийм. За энэ дундаас хамгийн бас хүмүүсийн чихийг дэлдэглэсэн Жорж Кафман гэдэг зохиолч алдартай Пулитцерийн шагнал хүртэж исэн. Алдартай зохиолч. За энэ Жорж Кафман бол өөрөө бас их нэртэй гэр бүлтэй. Тэгээ энэ Жорж Кафман миний амьдралын хамгийн шилдэг хамраг нь гэд бичсэн. За тэгээд хамгийн олон залуучуудыг бичиж байгаа шүү дээ. Бичээ дээрс нь доош нь ингээд ранглж чигсаж. Энэ хамгийн лаг энэ дараа нь. Үгүй ер нь зүгээр ингээд бичихээ зүгээр. Ер нь санаа нь Мэри Астер гэдэг жүжигчин өөрийнхөө ингээд айгүй нээлттэй ярьдаг тэр тухай. Тэгээ тэрийг одоо тэмдэглэлийн дэвтэр дээр өөрийнхөө бүхэл фантаз гэх юм уу сонирхолтойгоо нэг бол бичдэг байсан тэмдэглэлийн дэвтэр нь ийх нөхрийнх нь гарт орж ирээд шүүхийн өмнө олон дэлхийн нийтээр одоо ингэж байцаагцсан байгаа юм л да. За тэгээд цаашаа яасан гэж бодож байна. Харин ямар асуудал энэ тухай яригдмаар санагдчих нэг. Гэхдээ мэдгүй одоо ямар ч л байсан нөгөө нэр холбогдсон ирчүүд бол өөрсдийгөө үгүй мүгүй гэж нэг тийм улаас юм болсон болов уу гэж бодож байна. Нилээн болсон баг тийм. За энэ дэр нөгөө талаар бас нөхрийн талаар бас ингэж ярмаар байгаа юм. Бас арал тавилна гэдэг чинь тийм амаргүй шүү дээ. Тэгэл тэгсэн чинь шүүх юу гэж хэлсэн бэхээр Мэри Астрыг ялуулсан. Ашгүй яаж тэр чинь ингээд амар ядалтай үгүй энэ чинь хүүхдийн асуудал шүү дээ. Тэр ядалтай байхад чинь хүүхэд өсөхдөө баг хамаагүй. За энэ цэгийг ёстой эвгүй байдал одоо барьж идүүлнэ шүү. Нэрээ шүү. Маш олон ингээд өмсгүүдийг өөр дутуу харж иж магадгүй. За тэр ер нь юу ахарал эмхтэй ахарал хүүхдийг асран амгалах чадвар илүү гэж үнэх нь бол онцгүй шүү дээ. Буруу л да. Гэхдээ энэ хүнийг ингээд олон хүнтэй харилцаа тогтооход хүргэсэн хүн яг хин юм бэ? Нөхөр сайн бол эмэгтэй хүн ингэж явахгүй шүү дээ өгнө. За энэ ч бас их сонирхолтой маш сонирхолтой сэдвийг бол хүндэж байна. Мэдээж хэрэг хэмзэг бах. Энэ одоо сэдв бол олон хүмүүсийн хувьд бас тохиолдчихсан тохиолдод байдаг баха. За би юу гэж бодож байгаа вэ гэхээр энэ одоо надад нэг сонирхолтой санагдсан. Энэ юуны одоо Мэри Астрийн багийнхан одоо өмгөөллийн багийнхан маш чадварлаг баг байсан болж таарж байгаа юм. За эднээс юу гэсэн бэ гэхээр эмэгтэй хүний бодол хэр сайн ээжийг илэрхийлэхгүй. Харин тэгээ надад болохоор эндээс харагдаад байгаа юм нь нөхөр нь өөрөө яалахын тулд бүхий л арга хэрэгслийг муухай арга хэрэгслийг хэрэглэсэн байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл хүний тэр хувийн тэмдэглэлд юуг хүрж штэ. Бүр ингээд эвдэж тэр шкафыг эвдэж хүний хувийн тэмдэглэлд хүрж штэ. Энд чинь амьдрал дээр одоо өөрийгөө хамгаалахын тулд өөрийгөө зөв болгохын тулд юу л юу хийж чадах хүн гэдгийг харуулад байгаа байхгүй. Гэхдээ нөхрөөсөө одоо жишээ нь нууцаар өөр бүр тэр нэг биш бүр хит хитийн ингэж ийм явдалтайх нь асуудал биш гэж энэ асуудал. Энэ бол асуудал мөн. Гэхдээ энэ рүү шууд хууль бусаар дайраад энийг шүүхийн өмнө өөрийнхөө эсрэг ашиглана гэдэг чинь мэдгүй. Миний бодлоор энэ ёс зүйн үйлдэл байхгүй юу? За энийг өстө гоё ингэ дэлгэж тавьж байгаа ховж болов. Хоёулын хүртэл энэ ховж ярьцсан. Шүүцэн сууж штэ. Энэ чинь тэр чинь тийм. За мэдээж хэрэг энэ одоо 100 жилийн өмнө энэ сэдв болоод хүмүүсийн анхаарлын төвд байхаас өөр яг уу ийм асуудал болж исэн. Сонноос зүгээр дуулахад Мэри Астер шүүх хуралдаачилсан үүний дараа хамгийн агуу дүрээ одоо Falcon гэдэг нэг дүр гаргадаг юм. Bridget O'Shaughnessy гэдэг энэ дүрөө гаргаж ирсэн. Оскар авч ирсэн. За ингээд ер нь бол энэ үйл явдлын 36 оны үйл явдлын дараа Мэри Астрийн нэр хүнд бол унаагүй харин ч эсэргээрээ карьер нь бүр өссөн гэж хэлж болно. Маш сонирхолтой. За тэгээд сүүлд өөрөө өдрийн тэмдэглэл дээрээ өөрийн нөгөө ярьцлага дээрээ биограф гэж ярьдаг штеп. Энэ дээрээ бас энэ үйл явдлынхаа тухай ярьсан. Тийм ээ би ийм одоо юутай өдрийн тэмдэглэл хөтэлдэг байсан гэдгийг аль биесээр хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр тэр өдрийн тэмдэглэлийг шүүх хурал юу баримт болгож ашиглахгүй гэснээс хойш тэгээд орхицсан байхгүй. Тэгээ ер нь ийм юм байдаг гэдэг сураг сонсоолж их одоо шүүх хурал дээрээс хүмүүс л одоо дэлгэж ярьснаас ш одоо илүү тодол бид тухай илүү нарийн юм мэддэггүй. За энэ хүрээд манай өнөөдрийн дэлхийд өнөөдрийн нэвтрүүлэг өндөрлөх боллоо. Манай дэлхийд өнөөдрийн нэвтрүүлгийг Wellness-ийг Well Bishop-оос ураатай Well Bishop цэгийн хамтран ажиллаа. За мөн бизнесээ хамтдаа хасаа ураатай Lendman хамтран ажиллаа. Сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. За 8 цаг 10 минутаас манай эфир та мэдхүн нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа цэгээ. Баярлалаа Аргуна.